Анх 2017 онд орчин сургууль маань төгсөгчдөө дэмжиж сургуулийн заалаа бидэнд гаргаж өгсөн дээр нь болоод манай 2006 оны төгсөгч Анар болон 2007 оны төгсөгч Аз Минеби анх энэ Сагсан бөмбөгийн лигийг эхлүүлэх санаачлалыг гаргаад бүх тамирчдыг цуглуулад тэгээд анх эхэлжсэн. Тэгээд энэ жил 7 дахь жилдээ 10 удаагийн тэмцээн ингээд зохион байгуулад байна. За одоогийн байдлаар бол манай тэмцээнд 19-өөс 39 насны 200 гаруй тамирчид одоо оролцож байна. Манай Орчлон Алумни лигийн нэг давуу тал нь 2004 оны анхны төгсөгчөөс эхлээд 2024 он хүртэлх төгсөгчдийн бүх үеийн төлөөллөд оролцдог. Тэгээд дээшээгээ 10 ах, доошоогоо 14 найз нөхөдтэй ах дүүстэй болоод аюу гой хамт олон community үүсдэхээр аюу гой. Тэгээд энэ боломжийг ашиглаад бас энэ лигийг үүсгэн байгуулсан Панар ах, Чигэ ах хоёртаа бас баярлалаа. Тэгээд аврагынхаа тоглолтын өдөр бас аюу гой давхар олон баяр тохиож байна. Энэний нэг нь юу вэ гэхээр манай Орчлон сургуулийн Сагсан бөмбөгийг үе үеэр навж авсан Оронгоо агш, Баяраа агш хоёрын маань үе үеийн шгшээ баг холимог тоглолт хийж байна. За би Орчлон сургуультай оюутны цагаас ирж багшилж 17 жил багшилсан байна. За энэ багшилж явах хугацаанд Сагсан бөмбөгийн спортоор хүүхдүүдийг хүмүүжүүлж, төлөвшүүлж, сургуульдаас хувь нэмрээ оруулдаг байгаа. Өнөөдөр ирсэн тамирчдыг хараад дүгнэхэд Орчлон сургууль бол Сагсан бөмбөгийн спортын зэрэгтэй тамирчид 150 гаруй тамирчдыг бол бэлтгэн гаргасан байна. Тэд нар маань өнөөдөр энэ одоо спортынхаа зааланд хурамчууж хамтдаа сайхан нэгэн өдрийг өнгөрүүллээ. Манай сургуулийн өдргуудаа маш их баярлалаа. Дандаа эргэх холбоотой төгсөгчд одоо үе ирээдүгөө ингэж алсын хараатаагаар бэлддэг ингээ хамт олондоо бас маш их баярлж явдгаас энэ даршинт илэрхийлье. За манай төгсөгчид ихтэй сургууль болон ажлын байран дээр амьдрал дээр маш амжилттай явж байгаад бол багш нар сургуулийн зүгээс бол маш их баяртай байдаг. Тэгээд төгсөгчдийн маань хүүхдүүд эргээд сургуультай сурдаг ийм цаг үе ирсэн байна. Тэгэхээр маш гоё community буюу нэгдмэл одоо гэр бүл шиг бид нар бол байгаад маш их баяртай байгаа. Сургуулийн зүгээс болвол спортын арга хэмжээг дэмжих, за уулзалт цуглааныг дэмжих, за төгсөгчдийн бас уулзалтуудыг хийх зэргээр болвол хамтын үйл ажиллагаа явуулсаар байгаа. Тэгээд төгсөгч нартаа маш их баярлалаа. Ажил амьдралд нь амжилт хүсье.